За бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдрийн уншлагаар тэр хүн одоо таны амьдралд буцаад ирэх үү гэдэг өчигдөр нэг тиймэрхүү сэдв нэг групп дээр нь тиймэрхүү одоо энэ нэгэн амьдралд нь буцаж ирж байгаа тийм уншлага болсон л доо. Тэгэхээр хүмүүс бас сэдвтэйгээ хамаарлаггүй байна маань гэдэг. Одоо 3 группт зориулсан 3 өөр нэр өгнө гэж байдаггүй байхгүй юу? Тэгэхээр аль нэг онцлог үйл явдлаар нь ер нь бол группийг одоо тэр өдрийн уншлагыг нэрлэлцдэг байгаа. Тэгэнгүүт тийм дундаас бас одоо нэг яг зөвхөн өөртөө таарах хэрэгтэй юм шиг яг юм. Тэр групп өөрөө нэгсэндээ сонгоогүй өөрийнх нь нэр их тийм биш байгаа л байхгүй юу? Тэр тэндээс бас тэгэж хайгаад байд юм байна гэдгийг анзаарлаа. Тэгээд өнөөдрийн уншлага болохоор тэр сонирхоод байгаа тэр хин нэгэн амьдралд нь буцаж ирэх үгүй юу гэдгийг сонирхоод байгаа хүмүүст зориулаад тэгвэл таны бодож байгаа тэр хүн өнөөдөр таны амьдралд буцаж ирэх үү гэдэг тийм сэдвтэйгээр уншлага хийх гэж байна. Нэг гэсэндээ энэ баг хайрын одоо уншлага гэх юм уу? Би ер нь ингэж нөгөө өөрөө уншлагандаа тэгэж нөгөө урчилж ингэж боддгоо. Тэгээ тухайн үед хөдрийн энергийн дээр юу гарч ийн тэрийг нь уншаад тэгээд тэн дээрээсээ онцлог үйл явдлыг нь онцолж одоо аль нэг группээр гарч байгаа үйл явдлаар нь гэсэндээ уншлага нэрлэлцдэг байхгүй юу? Тэрийг ойлгосон байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдөр бол бүр яг өөрөө бодон тэр хин нэгэн хүн таны амьдралд эргэж ирэх үү гэдэг сэдвтэйгээр хийхээр шийдэж сууж байна. За өнөөдрийн сонголт хайрын тухай сэдвтэй уншлага болохоор ингээд нэг хөзрүүдийн зураглал нэгсэнд харагдахгүй. Хөзрийн зураглалаар бол сонгох боломжгүй. Түлхүүрний өнгөөр алтан, мөнгөн, хүрэл гэдэг 3 түлхүүр байна. Тэгээд та 3 түлхүүрээр юм уу эсвэл хөзрийг хоошоо харсан чиглэлд нь өөрийнхөө татагдж байгаа энергиэр сонгох болох нэ. Өнөөдрийн сонголт бол зураглалтай хөзрөөр одоо сонгох ер нь харьцангуй амархан байх гэж би бодож байгаа. Зүгээр ингээд хөзөр буруу харцсан байхад сонгоход бол яг хувь хүн яг өөрийгөө сонсох шаардлагатай байдаг байхгүй юу? Өөртөө илүү таалагдж байгаа, илүү одоо нэгсэндээ тийм өөрийгөө хэр мэдэрч хэр одоо сонголтоо хийх үү гэдэг чинь бас яг нэг сонгож байгаа хүнээс шалтгаална л да ер нь бол. За тэгээд өнөөдрийн уншлага эхлэх гэж байна. За уншлага группээ сонгоцсон байхаа гэж найдаад уншлагандаа оръё. За өнөөдрийн уншлага манай юугаар очив. Энэ хүрэл түлхүүрээс эхлэх гэж байна. Хүрэл түлхүүрийн уншлаганаас эхэлнэ. Микрофон минь ажиллаж байгаа. За сонгоцсон байхаа. За бэлэн болсон байхаа гэд. Энэ хөзөр сонгосон маань release гэдэг. You have the ability to give over unwanted energies to the loving forces of the universe гэж байгаа байхгүй юу? Та орчлон ертөнцид өөрийнхөө одоо хүсээгүй энергийг орчлон ертөнцийн хайрын хүчнүүдэд одоо ингээд нэг буцааж өгөх чадахтай гэж байгаа байхгүй. Нэгсэндээ та хүсээгүй юм авах шаардлагагүй. Буцаагаад ингээд орчлон ертөнцид ингээд илгээх нь бол таны одоо нэг одоо чадах зүйл гэж хэлж байгаа байхгүй. Release гэдэг. Тэгээд тэр release гэдэг өөрийгөө суллаарай гэсэн үг. Суллаж чөлөөлөх гэсэн үг шүү тийм. Та өөрийгөө суллаарай, чөлөөлөөрэй. Тэгээд орчлон ертөнцид өөрийнхөө одоо нэгсэндээ хүсээгүй байгаа энергийг бол буцаагаад ингээд илгээх чадвартай шүү дээ гэж таныг бас тэгж байгаа байхгүй. Аливаа юм нэг болохгүй юм гэж байхгүй. Та болохгүй байгааг нь тавьж чөлөөлж явуулах нь бол таны эрх. Та чадна шүү дээ гэдгийг хэлээд байна л да.
За нэгдүгээр группийн зориулсан. За тэр нэгэн хүн нэгдүгээр группийн сонгосон тэр нэгэн хүн амьдралд нь эргээд буцаж ирэх үү. За тэр хүнийх нь одоогийн нөхцөл байдал нь яг ямар байна? Юу бодож санаж байна гэдгийг үлээтгэе. За тэр нэгэн хүн нь нэгдүгээр группийн буцаж ирэх үү гэдэг. Тэгээд одоогийн тэр хүний энерги яг ямар байна? За ямар нэгэн тийм жаахан тэмцэлтэй байдаг. Байна. Тэр хүний одоогийн энерги бол тэмцэж байна шүү. Ер нь шудраг үннийг тогтоох гэж аль нь зөвийн, хэн нь буруу юм гэд тогтоох гээд магадгүй жоохон хэрүүл тэмцэлтэй. Тэгээ жинхэнэ хайр юм уу, үгүй юм уу гэдгийг ингээд мэдэх гээд жаахан тэмцэлтэй байгаад байна. Нэг бууж өгөхийг хүсэхгүй нэгэсэндээ бууж өгөхийг хин бууж өгөхийг хүсэхгүй нэг жаахан маргаан хэрүүл тэмцэлтэйгээр байж байгаа юм байна. За тэгвэл тэр хүний бодолт нь юу вэ? Толгойд нь юу вэ? Одоо яг юу бодож байна? Одоогийн энерги бол жоохон тиймэрхүү тэмцлийн энергитэй, хэн нь зөв, хэн нь буруу юм, чи яасан, би яасан гэдэг дээр л байна л та. Тэгээ жинхэнэ хайр муу юм уу, биш юм уу гэдээ бас эргэлзээд бодоод байж байна. За тэгвэл тэр хүний толгойд одоо яг юу вэ? Тэр хүн юу бодож байна? За бас орхиод явчмаар санагдаж бодогдож байна. Ер нь холдыг салъя гэж бас бодож шүү. Тийм бүх юмыг эхлэх биш бүр харин ч одоо энийг одоо дуусгахыг гэж бодож байгаа хүмүүс байна шүү байна. Энэ харьцааг дуусгачаа явчих. Энэ одоо ахиж одоо ингээд нөгөө энэ чинь нөгөө дахин шинээр эхлэх гэж байгаа байхгүй. Дахиж ингээд шинээр ингээд эргээд харьцаа үүсгэхэд одоо ингээд хэцүү юм. Магадгүй ингээд нөгөө тийм хуучин шиг гинэн томоог үч гэдэг юм хуучин шиг ингээд нөгөө нэг харьцаа дахин сэргэхгүй гэж үздэг байгаа байхгүй. Толгойдоо бол тийм болохоор орхиод явсан дээр байх гэдэг. Бараг ингээд хоёр тишээ болсон дээр байх гэж ингэж бодож шүү. Тийм энэ харьцаанаас энээсээ болоод нэлээд шаналсан байна. Бас мөнгө төгрөг санхүүгийн хувьд бол бас энэ харьцаан дээр бас их нэлээд голлох байр суурь эзлээд байна л да энэ мөнгө санхүүгийн байдал. Намайг нэгэсэндээ одоо жинхэнэ хайрлах гэхээсээ илүү яг үндсэндээ бол одоо ингэж бодчихгүй мөнгө төгрөг нь хэрэгтэй байгаа учраас л өнөөдөр надтай хамт байхыг хүсэж байна тий. Түүнээс шил яг үнэндээ бол энд жинхэнэ хайр гэж яг байсан уу гэж эргэлзээд тэгээд ахаад ингээд шинээр эхлэхэд сэтгэл эмзэглэх юм асуудал гарч ирэх болохоор гэж бодож шүү. Тэгээ энд бол уул нь ингээд нөгөө мөнгө төгрөгийн санхүүгийн байдал нөлөөлөхгүйгээр зүгээр ингээд нөгөө хөрөхгүй ингээд мөнгнөөс хамааралгүй харьцаа ингээд эв түнжинтэй хоорондоо эв түнжинтэй одоо нөгөө байгаагаа ингээд нөгөө хоёлоо болгоод үүдэн татаад ингээд явдаг ийм харьцаа байсан болов гэд. Сэтгэл эмзэглүүлдэг юм энэ харьцаан дээр сэтгэл эмзэглүүлдэг юм нэлээд тийм мөнгө санхүүгийн юм баталгаатай юм байр суурийг одоо нэг хүсэмжлээд гэх юм уу одоо тийм байгаад байгаа байхгүй юу? Магадгүй мөнгөтэй боломжтой санхүүгийн боломжтой болохоор надад яасан намайг хувь хүнийг нь бараг ингэж нэг хайрлахгүй байх гэж үзээд байгаа байхгүй юу? Тэгэхэд энэ жинхэнэ хайр мөн үү гэж. Хэрэг би мөнгө санхүүгүй юм тийм байсан бол намайг зүгээр ингээд орхиод нуруу харуулад явах л байсан. Ер нь яг цаг дээр бол энэ мөнгө санхүүтэй холбоотой намайг одоо хайрлаж ингэж бодож байгаа тэр хүн чинь.
Ерөн өөрийнх нь тэр хүний хүсэл болохоор мөнгө санхүүгүйгээр зүгээр нөгөө байгаагаараа ингээд хоёр биенээ ингээд халамжлаад хайрлаад байгаа юмаа ингээд хамтдаа өөдөн татаад ингээд байхгүй намайг хэрв мөнгө санхүүгийн боломжгүй байсан бол одоо зүгээр над руу ингээд нуруу харуулад намайг тоохчгүй зүгээр ингээд нуруу харуулад явчих байсан да гэдэг. За тийм юм бодоод байна шүү энэ хүн чинь. За тэгвэл цааш л тэр хүн таарын харьцаа яг яаж үргэлжлэх вэ? Тэр хүн та хоёрын харьцаа цаашид яаж үргэлжлэх вэ? Өөр группийнхан та. Цаашид тэгтээ ийм найрсаг ах дүүтэйгээ найз нөхдөдөө найрсаг хамтдаа байх юм байна. Тэгээд энэ нэг төр зүрийн нэг жаахан маргаан тэгээд тэр нь энэ маргаан дээрээ нөгөө маргалцснаасаа болоод тиймэрхүү юм бодож илээ юм л да. Яруу тийм мөнгө санхүүгийн баттай байр суурьтай байсан бол марга зарим үед тийм хэрүүл урвал гарахгүй байх байсан баг. Тэн дээр их мөнгө санхүү орж ирээд байна шүү. Одоо нөгөө юу яагаад байгаа маргалдаж хэрэлдээд байгаа энэ шалтгаан дээр. За энэ хүн бол яг ингээд нэг амьдрал ингээд таярч одоо нөгөө харьцах ёстой байх ёстой. Тэгээд энэ анх танд ирсэн мессеж бол одоо нөгөө өөртөө хүсэхгүй байгаа энергийг буцааж ингэж нөгөө хорвоо ертөнцид өгж явуулж тавьж ингэж явуулж сурах нь одоо танд хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Одоо нэгэсэнтэй эн чинь юм гэсэн үг шүү дээ. Та өөрийнхөө хүсэж байгаа ирээдүг өөрөө бүтээх учраас сөрөг илүү дутуу одоо нөгөө болохгүй бодлоос л эхэлнэ гэдэг шиг сөрөг бодол муу бодол чинь эргээд танд муу ирээдүй муу одоо юм авчираад байгаа учраас энэ харьцааныхаа тал дээр ч гэсэн одоо нөгөө сайн сайхныг бодё гэдэг байгаа байхгүй юу? Сайн сайхныг бодё. Хэрв та өөртөө сайн сайхныг хүсээд энэ харьцаагаа сайхан байлгахыг хүсэж байгаа бол хүн сайн хорвоо ертөнцид сайн сайхныг илгээ. Энэ хүнтэйгээ ч гэсэн сайн сайхан харьцаа үүсэг. Тэгж эргээд танд тэр чинь ирнэ. Хэрв та сөрөг одоо аливаа юм муугаар төсөөлөд муугаар бодоод байх юм бол бас л тэр чинь танд ирэх учраас хорвоо ертөнцид хүсээгүй энерги илгээвэл хүсээгүй юм чинь ирнэ. Хүссэн энерги илгээвэл хүссэн юм чинь ирнэ. Тэр релиз гэдэг нь болохоор одоо нөгөө өөрийгөө одоо нөгөө өөрийгөө жоох одоо нөгөө бас тавьж явуулах тэр юу яах талаас нь хэлж байгаа шүү дээ одоо. Суллах суллаараа өөрийгөө чөлөөлөөрөө гэсэн релиз гэдэг чинь чөлөөлөлт гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр магадгүй зарим үед энэ бодлороо нэг тийм өөртөө хаалт усгээд энэ нэг жижиг шижиг нэрүүлүүл түүнээс чинь таны амьдралд удаан хугацааны бас ингээд гэр бүлтэй чинь найз нөхдөд чинь хамтдаа байх танд одоо учрах ёстой нэг гэсэн хайны жил чинь байгаад байгаа байхгүй. Энэ бол нэг гэр бүлийн уншуудын уншлага байгаад байна. Тэгээд нэг жижиг шажиг юмнаас болоод маргаад ингээд хинэн хинийгээ одоо зөв хинийгээ буруу вэ гэдэг дээр ингээд шүүж тунгаагаад ингээд байгаад байгаа байхгүй юу? Тэгээл нэг ингээд нэг явган хэрүүл ингээд жижигхэн тэмцэл хийгээд идэг. Уул нь бол одоо жинхэнэ хайртай бол тех шаардлага байхгүй. Хамтдаа ингээд хоёулаа зүтгээд ингээд болохоор байтал магадгүй энэ дээр нь нөлөөлж байгаа юм нь болохоор чи одоо хангалттай ажил төрөл хийж одоо мөнгө төгрөг санхүү хангалттай олж ирэхгүй байх маань ч гэдэг юм нэг юм мөнгө төгрөгийн санхүүгийн байдлын дээр бас их орж ирээд байгаа. Эдгээр бол дээр. Гэтэл энэ хүн бол тэр дээр ингээд нөгөө таны урт удаан хугацааны нэгсэндээ амьдралыг чинь хань байгаад байгаа байхгүй юу? Гэр бүлтэй чинь найз нөхөдтэй чинь хамтдаа л ингээд тантай байх хүн. Тэгэхээр нэг тийм жижиг явган хэрүүл тэмцлийн юм байд юм шиг байна дөө энэ дээр. Энэ буцаж ирэх үү гэхээрсээ илүү энэ угаасаа энэ амьдралдаа буцаж ирнэ одоо хэрэг маргаад төр явцсан байгаа бол ирэхээр хүн байна. Бас л мөнгө төгрөг зоостой холбоотой юм гарч ирж байна. Тийм хангалттай хэмжээний мөнгө төгрөг санхүү тийм байхгүй л байгаа юм л да.
Магадгүй тэрнээсээ л болж жижиг шижиг маргаан байдаг болтой юм. За энэ манараа хөтөр дээрээс нэг юу цаанаа яг юу хийж нэг яг өөр төрлийн хөтөрөөс нэг хөтөр татаад үзье гэж бас бодчихлоо. Энэ дээрээс бол юу гарах нь нэгдүгээр protecting your feelings. Protecting your feelings. За энэ болохоор addition. Энэ нэг өөр нэг хөзрөөс татсан чинь ер нь хамаарлыг л илэрхийлж байна. Хоорондоо хамааралтай нөгөө гинжин холбоогоор холбогдсон юм шиг юм хамааралтай хүмүүс болохоор энэ хүн бол тэгж нэг одоо тэгээ эзэмшил хяналт хүслэр болзол ба хязгаарлалт гэж аахгүй юу. Хамаарлыг илэрхийлсэн хөзөр байна. Тэгэхээр энэ хүн тантай бүр амьдралын турш хамааралтай хүн. Тийм болохоор энэ хүн одоо ер нь бол ирнэ. Одоо төр зүрийн маргаан байдаг бол тэрэнд явцсан түүнээс биш ирэх хүн байна энэ хүн. За нэгдүгээр группийнхэнд бол ийм юм байна. Ер нь бол хайртай байгаа байхгүй юу? Хайртай. Зүгээр жижиг шажиг мөнгө санхүүгийн маргаан гэрүүлдэг нэг жоох нэг тиймэрхүү маргаанаас болоод одоо өнөө худлаа үзгээл нэг явган хариулт тэмцэл гараад байгаа. Тэр мөнгө санхүүгийн нэг баттай байр суурийг л одоо олоогүй байгаа учраас энэ нэг гэрүүл нэг жаахан тиймэрхүү юм гардаг болтой юм байна. За тэр хүн бол ирнэ. Таны бодож байгаа тэр хүн бол ирнэ шүү. За ингээ нэгдүгээр группийн уншлага энэ хүрээд өндөрлөө. Release гэдэг хөзөрний уншлага ингээд өндөрлж байна. Хүрэл төлхөөрийн. За алтан төлхөөрийн уншлага. Тэгээ хоёрдугаар группийн уншлага хэлж байна. The cause effect гэдэг хөзөр сонгогдож байна. The cause effect гэдэг маань за яг юу гэсэн үг вэ гэхээр you are aware that the love you create in your thoughts is an agent of change and the foundation of your result. Гэсэн үг нь cause effect гэдэг үг байна. За энэ нь болохоор шалтгаан гэсэн үг тийм үр дүн гэсэн үг баггүй юу. За тэгээд таны бодол санаанд бий болсон хайр бол өөрчлөлтийн төлөөлөгч бөгөөд таны үр дүнгийн үндэс гэдгийг та мэднэ гэж байна. Тэгэхээр нэгэсэндээ шалтгаангүй юм гэж байхгүй, шалтгааны үр дагавар байхгүй. Нэгэсэндээ манахаар нөгөө үлийн үрийг л хэлж байна л да. Манай монголоор ярил ойлгох юм амархан үг нь бол үлийн үр. Таны бодол санаанаас эхэлсэн одоо үр дүнгууд чинь юу шалтгаан чинь өөрөө танд үр дүн болж ирдэг гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? Одоо таны бодол таны үйлдэлийн үр дүн эргээд танд ирдэг гэдэг мессеж ирж байна. Та юу бодно, та юу үйлдэн тэрний чинь хариу ирнэ гэдгийг дахиад илэрхийлсэн хөзөргөө сонгосон байна та. За хоёрдугаар группийнхний бодож байгаа тэр хүн буцаж ирэх үү гэдэг сэдвтэй уншлага. Тэр хүн буцаж ирэх үү? Тэр хүн таны амьдралд буцаж ирэх үү? Хоёрдугаар группийнхний бодож байгаа тэр хүн таны амьдралд буцаж ирэх үү? За тэр хүний одоогийн байдлыг нэг хаваад тий. Тэр хүн одоо яг ямар байдалтай байна?
За нэг жаахан өвдөж байрцсан ч юм уу эсвэл өөрөө юм уу эсвэл өөрөө өвдсөн ч юм уу жоохон гэр бүлийнх нь хэн нэг нь өвдсөн байх магадaltaй байна шүү. Жаахан тийм амаргүй нөхцөл байдал байна тэр хүн бол. За тэгвэл тэр хүн өөрөө яг ямар байдалтай байна. Яг ямар байдалтай байгаа юм. За гэр бүлтэйгээ гэр бүлийнх нь хэн нэг нь өвдсөн юм да тий. Одоо яг ямар. За тэр хүний одоогийн байдал яг хайртай дотны гэр бүлийнхаа хүмүүстэй хамт гэр бүлийнх нь хэн нэгэн жаахан өвдсөн. Тэдэнтэй аль хайр халамж сэтгэлэн зориулаад байж гинэ. За тэр хүн бол за одоо тэр хүн таны талаар тэгвэл яг юу бодож байна вэ гэдгийг нэг хараад. Тэр хүн таны талаар яг юу бодож байна? Тэр хүн таны талаар жаахан ишлэхгүй байна. За тэр хүн таны талаар бодохдоо болохоор таныг өөрөөс нь ингээд зүгтаагаад явсан гэж бодчих шүү. Тэгээд уул нь бол танд хайртай, миний хайртай хүн гэж бодож байна. Тэгээ алстаа юу гэж бодоод байгаа? Алстаа уулзах уу, таарах уу гэж бодоод байгаа юм уу? За тэрэн дээр нь жаахан гаргаад ирээ. Алстаа таныг хайж олно гэж бодож байна. Алстаа таныг ингээд өнөө маргааш биш ч гэсэн ерөнхийдөө таныг хайж олно. Миний амьдралаас ингээд зүгтаагаад гараад явагдсан миний хайртай хүн гэж бодож байна шүү. За тэгвэл тэр хүн жоохон нэлээд ширүүн хурц илэрхийлэлтэй байр суурьтай. Тийм жоохон өндөр байр суурьтай. Аливаа юмд нэг жоохон юм одоо юу гэх нэг эв зүгээр биш нэг тийм хатуу хурц шийдвэрүүдийг гаргадаг. Шийдвэр гаргахтаа тийм хатуу чанга жаахан тиймэрхүү хүн байх магадaltaй байна. Таны одоо бодож байгаа хүн чинь. Магадгүй энэ хүнтэйгээ бас тийм аятайхан зугаатай тэгээ хоорондоо биеиндээ халамжтай хамттай нэг хөвчлөлтөө сайхан цагуудыг өнгөрөөж ирсэн тийм хүн байгаад байна л да. Нэг хэсэг их ойр дотн байсан тийм хүн байгаад байна л да. За тэгвэл энэ хүн таны амьдралд одоо цаашид эргээд ирэх үү? Ер нь бол таныг олно гэж бодож шүү. Миний амьдралаас ингээд гараад явагдсан дээр би өөрөө хайртай тийм болохоор ингээд алстаа таныг хайж олно гэж шийдчихэд байгаа аахгүй юу. Тэгэхээр тэгвэл таны амьдралд эргэж ирэх үү гэвэл гээд нэг мессеж авах юм. Эргэж тэгвэл таныг тэгж хайж байгаа юм бол олж ирж чадах уу гэх юм уу тий. Танд эргэж ирэх үү? Энэ хүн ирэх юм бэ нөө. Яста ямар арга зөвчлөл найз нөхдөд тусламжтайгаар юм уу? Яста бүх арга чаргаа хэрэгжилж таныг бол хайж олж ирэхээр хүн байна уу? Тэр хүн бол ер нь таныг одоо өөр хүн амьтантай болцсон байх вэ? Тэ?
гэдэг дээр бас их юм бодож байна шүү. Намайг хайгаад олоод очих үед өөр хүнтэй болцсон байх уу гэж бодоод байна шүү. Энэ өвлийн цагт ямар ч гэсэн дүн өвөл хүүтэн болохоос өмнө гэхээр одоо энэ ойрын хугацаанд цастай хэрнээ ийм цаг үед таныг хайж олно гэсэн бүр бодолтой байна да. Танаас ер нь холдож салах дургу тийм хүнээс та нэг юм зогтоод холдчиход л байгаа юм байна л да. Тэр хүн таныг хайж олно, харин хайгаад олоод очих түмэн ийм өөр хүнтэй болцсон байх уу. Тэгээд таныг олохдоо одоо энэ айхтар хөөтөрч ингээд юу өстэй амтан одоо эчээнд ордог цагаас өмнө эчээнд ороод нэг газар ороод нуугдчихгүй гэж бодоод байхгүй нуугдаад ингээд олдохоо байчихгүй тэрнээс өмнө гэж байгаа байхгүй юу. Тэрнээс өмнө гэдэг нэг олондоо гэсэн нэг тийм бодол бол байна. Яг одоо яг тантай тэгвэл ягаад харьцаал богоо ч юм уу ямар байгаа вэ гэхээр энэ гэр бүлд нэг жоохон хүн амтан өвдсөн. Тэгээд үндсэн магадгүй ингээд нэг ар гэр бүлтэйгээ тийм нэг жоохон цагийг өнгөрөх тэдэндээ нэг жоохон одоо юу гэх сэтгэлээ зорцуулахсан ашгүй тийм шаардлагатай цаг үе. Тэгээд таныг эндээс цугтаагаад явцсан. Тэгээд танд бол хайртай таныг хастаа хайж олно. Гэдэг дээр бол шийдвэр гаргасан тантай ингээд нэг хамт цаг мөчийг өнгөрөхтэй ингээд айгу тийм бас өөрийнх нь хувьд айгу тийм аз жаргалтай тийм баяр хөөртэй байдаг байгаа байхгүй юу. Тэгээ харин хайгаад олох гэсээр явтал одоо юу гэх нэг өөр хүн амьтантай болцсон байх вэ гэдэг дээр ингээд нэг жаахан бодоод байна. Хайж бол олно гэж юм тань. Энэ хүн бол таны амьдралд эргэж ирэхээр хүн байна. За ийм уншлаг болж байна. 2 дугаар группийнхний шалтгаан бол үр дүн тийм. Таны нэг бодол санаа шалтгаан бол ер нь тэгээ юу хийн түүнийг хураана гэдэг шиг л тийм л мессеж байна л да. Тэгээ ахад шинээр өөр нэг өдрөөс нэмэлтээр татсан чинь ийм хузар гарсан separation гэдэг. Энэ нь болохоор sadness, bitterness, missing you, таныг санаж thinking about you гэдэг энэ нэлийн өргөжтэй цэцэг байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй ингээд та энэ харьцаанаас дугцсныг бодоход тантай хамт байгаа энэ харьцаа нь магадгүй жоохон тийм таны хувьд нэг жоохон хэцүү харьцаа байж магадгүй нэг хайртай гэсээр нь өвдөхөд идэг нэг хайр байдаг шүү дээ тийм. Өргөжтэй цэцэг тэрвэрсэн юм шиг. Тиймэрхүү юмыг танд ингээд хэлж байгаа байхгүй юу? Тэгээ тэр хүний хувьд бол таныг санаж, таны тухай бодож, ирээдүйд одоо тэгээ тодорхой бус ирээдүй гэдэг өөрөө ингээд тэр байдалтай ингээд нэг жоохон уйтгар гонигтай ингээд жоохон шаналгаатай байгаад байгаа байхгүй юу? За тийм мессеж 2 дугаар группийнхний уншлах тийм боллоо. Таныг энэ амьдралаас салаад зүгтээд гараад явчих юм бол тийм уйтгар гонигтай таны тухай ингээд бодоод идэх хүн байгаа даахгүй юу? Энэ уншлаг бас эсрэгээрээ байж болох юм байгаа. Заавал ингээд одоо тэр амьдралаас гараад явцсан хүн нь та биш. Эсрэгээрээ энэ амьдралдаа ингээд үлдсэн одоо саяын уншлагыг одоо нэгэсэндээ хүүсийн солиод эсрэгээрээ гэсэн үг. Тэгээ өөрийнхөө нөхцөл байдал дээр урвуулж ойлгоорой. Ягаад гэвэл яг хувийн уншлаг, ганцхан хүний уншлаг уншиж байгаа биш болохоор энэ олон энерги ингээд нэг чигийг ингээд бариад уншиж болохгүй. Би бол сая жишээ нь ингээд яг таны зүгээс уншиж байгаа байхгүй юу? Эмэгтэй хүний талаас нь яс юм дээр бол тэгэхээр эсрэг талаа яг өөртөө урвуулж ойлгоорой гэж хэлье. Тийм байх магадлал тийм хүмүүс бас сонсох магадлал бас байгаа учраас та тэгж ойлгоорой. За хэрэг тэгээ бүр дэлгэрэнгүй яг тэр хүн тэгж гин үү гэдэг одоо хүмүүс ингээд нэрээ хэлээд ингээд
тэрний талаар мэдмээр байна гэж ингэж асуудаг л да. Ер нь тэр нь айгүй шулуухан ингээд айгүй гоё тодорхой дэлгэрэнгүй гарч ирдэг. Тиймэрхүү юмыг бол яг хувийн уншлага дээр л хэлэхээс өөр аргагүй. Энэ бол одоо нийтийн уншлага бүхэл бүтэн нэг группд одоо өчнөө хэдэн зуун үзэл авах. Тэгэхээр яг танд ингээд нэг яв цав таарна гэхээсээ илүү зарим хүмүүст яв цав таарж байгаа ч зарим хүмүүст одоо ингээд авах газар үгүй л одоо ер нь нийтийн уншлага бол тэгжил та уншдаг шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс ойлгодгүй юм байлаа шүү дээ. Зөвхөн ганцаараа хувийн уншлага авсан юм шиг өөртөө тохируулж сонсох гэдэг. Бас тийм байхгүй шүү дээ. Хэрэг тэгж хүсэж байгаа бол хувийн л уншлага авна шүү дээ. Тэгвэл тэгээд бүр дэлгэрэнгүй дэлгэрэнгүй гараад ирдэг хөзрөл ер нь бүгдийг гаргаж ирдэг л дээ. За тийм байна. Хоёрдугаар группийн уншлага энэ хүрээд өндөрлөө. За танд амжилт хүсье. Энэ төлхөөрийн уншлага. Golden key алтан төлхөөр. За мөнгөн төлхөөрийн уншлага уншнаа одоо. За мөнгөн төлхөөрийн уншлага дээр action гэдэг энэ хөзрийг сонгосон байна та. Action гэдэг чинь одоо action авна гэж ярьдаг шүү дээ, тий. Үйл хөдлөл авахыг л хэлж байгаа л да. Үйл хөдлөлийг үйл хөдлөлтөө ер нь бол action гэж. За та өөрийн сэтгэлийн өвөрмөц хайрын өнгийг илэрхийлэх зоригтой байдаг гэн. Таныг нэгэсэндээ хайраа илэрхийлэх зоригтой байхыг хэлж байгаа үзэр байна. Action аваа гэдэг шүү дээ. Үйлдэл ав гэсэн үг монголоор тийм ээ. Үйлдэл авах хэрэгтэй. Та сэтгэлдээ сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй гэдэг хэлдэг. За манай 3 дугаар группийнхэнд зориулсан тэр хүн буцаж ирэх үү гэдэг сэдвтэй шүү дээ, тий. Тэр хүн буцаж ирэх үү? Тэр нэгэн хүн таны амьдралд буцаж ирэх үү гэдэг уншлага унших гэж байна. За тэр хүн нь одоогийн байдлаар 3 дугаар группийнхний бодож байгаа тэр хүн яг одоогийнх нь энерги ямар байна вэ гэдгийг гаргаад ирээ. Тэр одоогийн энерги нь яг ямар байна? Тэр хүний одоогийн энерги. Тэр хүн алсын холыг тайлдан холын бодол, холын ирээдүй за. Нэлээд шийдвэртэй, эрч хүчтэй үйлдэл авах гэж шүү дээ. Энэ үйлдэл авна гэдэгтэй чинь та хөрсөн үйлдэлийг харин нөгөө хүн чинь харин хийх гээд байх шиг байна. Алсын холоо бодоод. Ийм бай сайхан халуун дулаан уурамшгалтай гэр бүлийг тийм байна. Алс холын ирээдүгээ бодсон шийдвэртэй алхмыг одоо яах гэж байна. Үйлдэл авж энэ хүн чинь харин хөдөлгөөн хийх гэж байна. Тэгээ чамайг байлгүй дээ тийм л байна л да. Ер нь чамайг өөрийг чинь зориод ирж байгаа энерги байна шүү энэ. Өөрийг чинь зориод ирж чинь чиний төлөө одоо магадгүй ингээ гэрлэх санал тавиад юм уу те. Одоо хамтдаа гэр бүл болёо гэдгийг хэлэхээр бүр шийдээд ингээд айгүй тийм эрчтэй үйл хөдлөл аваад ирж байна. За тэгвэл тэр хүнэн тэгвэл таны талаар одоо тэгвэл юу бодож байгааг нь хараадах юм да. Яг юу бодож байна? Таны талаар юу бодож байна? Нэг жаахан сэтгэлийн шархлуулсан байдлыг одоо ингээд нэг ойлгомжгүй байгаа байдлыг ингээд дуусгах гэж бодож шүү. Таныг магадгүй энэ ингээд нэг тодорхойгүй байгаа байдлаас хараад ингээд жоохон ингээд нэг эргэлзээд ингээд жоохон шаналаад байгаа. Тийм болохоор энийг нэг талд нь болгоё. Одоо амьдрын гэж байгаа бол амьдрий гэдгээ хэлье гэж бодож байгаа байхгүй юу?
Тэгэхгүй бол одоо чамд айгүй их юм эргэлзээ үүссэн байгаа гэж бодож байна. Тэгээд амьдралд ингээд нөгөө цаашд ингээд одоо хоёр биенээ туршиж дуулаад холын замдаа ингээ хамтдаа гарах нэг өсөндөө энэ ирээдүйн хань гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм дээр ингээ шийдвэр гаргаж ийн яг энэ хүн ч одоо ерөөсөө би би гэр бүлээрээ би эхнэрээрээ би нөхрөөрөө энэ хүнийг ингээ сонгох. Хэрвээ энчгээрээ ингээ удаан ингээ шийдвэр гаргахгүй ингээ сэтгэлээ илэрхийлэхгүй яваад байх юм бол одоо айгүй эргэлзээ үүсээд ингээ юу бодож юу санаж яах юм болоо гэдэг дээр ингээ жоохон эргэлзээ үүсэж байгаа бах таа гэж бодож байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд яг нэг үнэхээр ингээд намайг ингээд энэ сонгох болов яг одоо ирээдүйн ханаараа ингээд намайг сонгож байгаа болов гэд ингээд янз янзаар эргэлзээг үүсгэж байгаа даа гэж ингээд бодоод тэгээ энэ дээр аль болох холын нэг алсын зорилгоо бодоод алсын юугаа бодоод шийдвэрээ гаргаад одоо ер нь үйл хөдлөл хийе гэж бодож байгаа байхгүй юу? За тэгвэл энэ хүн тэгвэл амьдралд нь эрхэм тодорхой юм байна л да. Тэгж асуусан асуугаагүй ер нь бол за тэгвэл амьдралд нь хизээ ирэх вэ? Эрхэм тодорхой юм байна. За яг ирэх үү гэж асууч ирэхэр л юм байна. Амьдралд нь ирэх үү? Ирнэ бүр гэр бүлийн хөзөр гарч ирж байна. Мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн ингээд нэг харж хандах юмсан гэж бодож байна. Ер нь их сэтгэлтэй юм байна л да. Алс холын амьдралаа хамт холбогч байгаа юм чинь дэлгэл яг гэр бүлийг үүсгэнэ гэхээр ирнэ эрэхтэй бэлэг сэлттэй юмтай ирэхийг бодож байна. Тэгээд гэр бүлээ үтэж хамт ингэж бүхнийг шинээр эхлэндээ хамтдаа бүхнийг босгондоо гэж бодож байна да. Одоо удахгүй яг хөдөлгөөн авч эхлэх гэж юм л та хөдөлж чадахгүй байгаад байсан байдлаасаа гарч ийн. Таны бодож байгаа тэр хүн бол тун удахгүй үйл хөдлөл аваад тань дээр ирэх гэж бэлтгэлээ хийж ийн эрэхтэй бас нэг бэлгэсэлт бодоод бэлдээд байна. За тэгээд тантай бол ирээдүйд гэр бүл болно хамтдаа бүхнийг босгоно бүтээн хамтдаа шинээр бүхнийг эхлэнэ гэд хөдөлж чадахгүй байсан харьцаанаасаа үйлдэл аваад хөдөлж эхлэх гэж байна. Энд болохоор таныг хэрэг ингээд ойлгомжгүй ингээд одоо яг шийдвэр гаргахгүй ингээд байгаад байх юм бол одоо тий эргэлзэж байгаа бах та одоо хизээ надтай гэр бүл болох юм болооч гэдэг юм уу тий хизээ ингээд хоёлаа яг ингээд нэг гэртээ орох юм болооч гэдэг юм аа иймэрхүү байдал дээр ингээд эргэлзээд бас нэг жоохон надад одоо ингээд хэлж ярихгүй ч гэсэн ингээд жоохон шалж бодож байгаа бах та гэж бодсон байгаа байхгүй юу? За тэгээ бүх юм угаасаа хаашд шийдэлтээд асуудал бол тодорхой болохоор юм байна уу? За энэ нь болохоор 3 дугаар группийн жинхэнэ хайр гэдэг хөзрийг сонгосон байна. Хайр гэдэг чинь хайр шүү дээ, жинхэнэ хайрын хөзөр сонгогдсон байна. Нэмэлт хөзрөөс өөр хөзрөөс татахад жинхэнэ хайрын хөзөр сонгогдчихэ. За энэ нь болохоор болцолгүй хайр, өөрийгөө хайрлах, бүрэн дүүрэн байх, хайр ба сэтгэлийг татах. За тийм. Одоо нэг хайрынхаа төлөө өөрийгөө мартна гэдэг шиг л тийм ээ. За тиймийг илэрхийлсэн хөзөр гарч иржээ. За ийм уншлага боллоо. Таны тэр бодож байгаа хүн чинь тун удахгүй таныг зорин ирнэ эрэхтэй бүр гэрлэх саналаа тавиад хамтдаа амьдрахыгаа шийдээд энэ дээр хурдан үйл хөдлөл авахар бэлтгэж байгаа юм байна. За тийм уншлага боллоо. За танд амжилт аз жаргал хүсье. За уншлагыг минь сонссон танд баярлалаа. За өнөөдрийнх нь ажилд амжилт хүсье. За баяр таа.